Ursudo de Tom Doda. Timeo. Өрсөд нэг зүйлээ тодруулж альцаж асуух гэсэн юм аа. Улаач маань ингээд 4 гаруй жил ингээд одны үйлийг зан үйлтэй туслуул ингээд хичээл зүтгэл гаргаад тасралтгүйгээр хийсээр ирсэн. Энэ үйлний зорилго байх юм бол тэгээ мод тарих газраа одоо өөрөө сонгох юм болоо цаанаасаа усрасны спейс дуудах юм болоо гэж өрсөд нь энэ талаар тодруулж зааж байна. Ойлгохоос олон газар хүрэхийг хичээдэг шүү дээ. Ямар учраас дууддгийн бол гэдэг нь сонирн биш гэж үү? Тийм байна. Тэрхэн гол утга нь юу юм болол гэж байна. Их олон утгатай үлээ. Эхлээд өөрийн оршихуйтайгаа зөв харилцах. Удахан хайрлж инрэх. Ер нь бол нийтэд үлгэрлэх л зорилготой шүү дээ. Цаашлан ороо босгоо болсон. Хөрс дэлхийн өргөж байна. Энэ болгон тодорхой хэмжээний мэдээ авч байхгүй болохгүй. Гэхдээ ерөнхөн яагаад утга болох ёстой байж гэж. Тэр утгыг мэдээд яавна гэж. Олон хүн нэмэгдэнэ гэж үү. Өдөр ертөнцийн хайм өгөөд өршхойд хайвэлд багтаа явах нь заавал утга хайх зүйл мөн гэж үү. Хүн бүгдийг л эдэлж хэрэгэл цөлмөж дуусгах ёстой юм гэж үү. Энэ ертөнцийн бүх зүйл зөвхөн хүний таалал нийцэх ёстой гэж үү. Гэх мэт олон зүйлс бий. Дөрвөн сарч биш 4 жил өөхгүй л явлаа.
Гэтэ одоо хүртэл та нар энээс өөр хүн алга. Нөгөө л байдаг л хэд. Монгол хүн нь одоо цагт үндэстний цөөнх мэтлүүлж байна. Монгол нь Монголдо юм хийх гэхээр ийм их саад бэрхшээлтэй болно гэдэг сайн шинж биш ээ. За өөр асуух үл байна уу? Оо. Энэ Монгол хүнд ер нь төвднэр далд талаас нь ер нь яаж нөлөөлдөг юм бол? Одоо зул ням гэл дандаа юм төвднэр нүдтэй. Ягаад Монгол нэрээ өгөх байсан юм бэ? Хэн юу шүтэх нь тэдний хэрэг юм да. Орчуулвал гараад ирнэ. Гэхдээ бүгд тэр төвд нэрсээ орчуулж чаддаг гэж үү? Үгүй. Нэрнийхээ утгыг ч мэдгүй. Тэгвэл яах гэж өгдөг юм бол? Монгорсон болох. Ваа. Яг энэ үзэл дээр нийтийн үзлийг бариул дээр энийг яг хайгаад ирвэл монголчуудын ихэнх нь төвд нэртэй. Ингэснээр дахиад өөрсдийгөө цөөнх мэтэрэл тунхаглаж байгаа хэрэг болно шүү дээ. Харин учир утгагүй тэгж нэр өгөхөөс илүү өөрсдийнхөө өгсөн төвд нэрээ зөв орчуулж чаддаггүй юу гэдэг л чухал байгаа. Тэрнээс мэдэхгүй байж төвдөр дуудаад яана гэж. Тийм үү? Нэрнийхээ учрыг ч мэдэхгүй байж тийм өрсөд би ямар хөөхтүүд нь өөрсдөө нэрээ сонгож төрдөг биш үү? За, өөр асуух үл байна уу? Тийм ээ. Одоо тэгээ мод тариад ингээд яваад ирдээ ихээр их сайхан том буян үлдлээ гэдэг. Тэгээ буян гэдэг үгэнд ер нь гээд мориноосоо бууч гэж байгаа юм шиг яан гээд ямар ч утгатайч үгэн энэ ер нь манай монгол үг биш байгаа тийм үү? Наа чи төвд үгүй. Тийм. Яг утгачлал буруу л хэлэх шиг санагдаад тийм. Та нар хин нэгэнд юм хийсэн түүнийг хүнээр баталгаажуулж байгаа биш шүү дээ. Та нар хөх тэнгэрт ээж хөрөст газрын эзэд ээж бүгдэнд нь итгэл бишрлээ харуулж олсноо төлөөлж яваа. Тэрнээс хүний магтаалд муулалт ч бай, магтаалт ч бай, бүү авт. Өнөөдөр шиний 15 гээд тэгээ одоо шиний 2-3-наас 15-ны хүртэл одоо сайн үйл дэлгэрүүлвэл сайн. Тэгээд одоо баруун алхан сар гээд. За тэгээд 15-наас хойш зүүн алхан сар одоо аливаа зүйлийг одоо цэвэрлэгээ үйлчлэгээ хийх ч юм уу. Муу зүйлийг ингээд дарахад ч юм уу одоо тийм сайн гэж энэ сарны нөлөөллийн талаар хүмүүс ярих болж энэ талаар өгөө та альтгаач. Одоогор бол шиний 2-3-наас л сар тусч эхэлдэг шүү дээ. Тэр өдрөөр томорсоор шиний 15-нд бүхэл бүтнээрээ мэлтийн эрчим ивэлээ өгдөг байгаа.
Тэгж байгаад 16, 17, 18 гэх мэтээр буцаад үзэглэх зүйл нь буурч хамгийн аюултай цаг үе бол саргүй шөнүүд юм шүү дээ. Сарны итэх буурсан цаг үед. Үнэхээр сарыг ажиглах ёстой гэж бодож байгаа бол саргүй цаг үеүүдэд айлбадгүй өдлүүд маш их хүчээ авдаг. Түүн тэгээд давтамжийг харуул та нар ойлгоно. Осол, эндэгдэл, үхэл гэх мэт янз бүрийн далд хүчний зүйлс их хөвчлэн саргүй шөнүүдэд тохиох нь илбэг байдаг юм да. Яг тэрийг энийг гэдэг мэдээд байж болохгүй. Лавлаад байж болохгүй. Би ийм зүйл ойлгосон. Энэ зүйлийн талаар тантай ярилцаж нэг чигээ ойлгомоор байна ч гэдэг юм уу. Тэрнээс огт мэдэхгүй бараадаагүй зүйлээ бас шууд тулгаад асуугаад нэг үзлэр дайраад байж болохгүй. Ямар ч тохиолдолд мэдлэг гэдэг зүйл бол өөрийн нүдээр үзэж гараар барьж нийтээр туршсан зүйлийг л мэдлэг гин шүү дээ. Тэрнээс хэн нэгний юу ч хийгээгүй, юу ч болгоогүй зүйлийг чихээрээ сонсцохоод үнэн эсхийг асууж болохгүй. Тийм биз. Айл болох батлагдсан, ухаарсан, хүртээлтэй, хэрэгэлдэг ийм зүйлсээс мэдлэг бий болно. Амар энэ үү? Дахиад нэг зүйл асууя. Ханаас хадд дээр Чингис хааны талаар бүлэхдээ нөгөө нэг тэнгэртэй холбогддог аргын өгнөө тайлж хэлэхдээ газрын эзэнтэй холбогддог гэж гардаг. Тэгээд энэ нөгөө нэг яг түүхэн үйл явдлын үед гэх юм уу ер нь зөвлөсөн, тусалсан тэр болгонд нь тэр өвөг дээдсэн ч юм уу тэр газрын эзэн гэдэг зүйл ингээд туслаад яваад идэг. Энгийн хүмүүс бид нар ингэх боломжтой юу? Бас өөр их сурвалжаас харахад сонсож байхад бол тухайн үедээ их бүрнийг бүтээхэд 100% байлаа гэж бодоход 10% нь бас ингээд тэнгэртэйгээ холбогддог ч юм уу өвөг дээдстэйгээ холбогдох чадвартай байсан гэж байна. Энэ тал дээр ер нь энгийн хүмүүс боломжтой юу? Одоо яг ямар төвшөнд байдаг вэ? Ийм хүмүүс байдгүй гэхэтчлэн. Түмэн олно гэсэн цаг үеэс л ивэл ирж эхэлдэг юм шүү дээ. Амин ховээ хичээгчд ямар ивэл ирнэ гэж. Тэр ховээ хичээсээр бусдад л гай болох шүү. Харин үзэхээ үзэж, зовхоо зовж байж. Бусдыгаа бодож гэдэг үзлээс л ивэл гэдгийн хүч ирдэг юм шүү дээ. Хөрсд газрын болоо тэнгэрийн. Яагаад гэвэл энэ тэнгэрч газрын эрхшээх хүч бол нийтийг хамаардаг хүч. Тэгвэл хэн нийтийг хамаарахыг зориглон зүтгэх нь түүнийг тойрч даган эргэлдэх нэг тойрогт орно гэсэн үг юм. Тэгэхгүй оргуу нэг өөрийнхөө зүтгэсэн ховээ бодсон бусдыг хохироосон хүнийг яавч ивэхгүй. Харин өөр бурхантай нөхцөн ч яавчаг өөд нь гарахгүй гэл зарна шүү дээ. Жирийн хүн эхлээд би яавал зүг болох вэ гэдгээ бодож олох хэрэгтэй шүү дээ. Дэндөө бусдад найдаж хин нэгэн аварна, хин нэгэн хаан гарч ирнэ, хин нэгэн удирдна, хин нэгэн мөнгөтэйгэн захирна. Энэ бол тэр хүний ядруу бодлын шинж.
ядруу бодолтнууд үргэлж бусдад даатгаад гар хөмхөн суухыг хүсдэг. Хизээч өрнөлд ордоггүй, үйл хөдлөлт ч ордоггүй. Сүүдэрт нуух цаарл байдаг. Тэгэхээр том зориг хэрэг байх нэ. Зориглож өөрийгөө өрчилж чадсан хүнээс л ивэл гэдгийн хүч галдуул бадарч эхэлнэ. Харин салхитай нааш нь цааш нь ол зашгийн төлөө ч юм уу өөрийн толгойг мэт явж байгаа хүн дээр яаж ивэл ирэх вүлээ. Юун төлөө хүн энэ хөрс дэлхийд оюун ухаантан гэдэг үлээ. Оюун ухаантай, ухамсартай гэдэг үлээ. Гэтэл одоо тэрийг гэхээс илүү толгойг тайл ханарж явдаг боллоо шүү дээ. Ивэлийн хувьд тэнгэрээс зарчим бий. Эд буруу яваад дэм өгч чадахгүй. Харин зөвийг бол дэмцээр байх болно. Бусдад гай болохыг мэдсээр байж өөрийн юмдаа гээд улам том гай хийх үндсийг тавьж бид ивэх юм бол Монгол дээдс өвгөд гэж яваад яах юм? Муу болгоныг дэмжиж арыг хамгаалж яах юм? Тийм үү? Түүн оронд хэн энэ хөрс доршихуд хэрэгтэй байна. Зөв зүйлийг зэхэж байна. Тэр болгоныг бид дэмцээр л байх болно. Элэг гэхээр л өрсүүд нь дураараа дургаад элэг бус гэхээр л өнөөхүүд нь бидэнд дарагдаж байж болох ёстой гэж үү. За өөр асуух үл байна уу? Хамраа нөө нэг асуулт байна. Одоо манай эзэн бог Чингис хааны чинь одоо дэлхийн талыг эзэлжсэн гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр нь юу н гадаад сайн мэддэг тий. Тэгээ Монгол улсыг бол нөгөө зарим орнуудад болохоор тийм улс байд юм уу? Хятадын юм уу болцсон юм шүү энэ төр гэж ярьдаг болсон л таа сүүл үед. Тэгээ яг Монгол ер нь хөгжихгүй байгаа шалтгаан нь ер нь юу юм болоо гэж асуух гээд байна. Яагаад хөгжихгүй юм бэ? Маш энгийнээр хариулах уу? За. Та нар үргэлжлэн өнгөрснөө ярьдаг. Одоо цаг өгөөд ирээдүгөө ярих дурггүй. Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан, тэгсэн, ингэсэн дандаа өнгөрсөн цаг үе байна. Тийм байна. Бид тэгж байгаа, бид хийж байгаа, бид зүтгэж байгаа, бид тэгэх болно гэдэг ямар ч зориггүй. Тийм байхаар бусдаас хоцролгүй яах вэ? Өнгөрсөнд өөрсдөө хүлээд л өвөг дээдсийнхээ нэрээр хэдэн зуун жил тахалж амьдрах гэсэн юм бол доо. Хөгжиж байгаа ус ард иргэд гэдэг чинь одоо цаг үе бөгөөд ирээдүйн цаг үеийн ах ュ гарал хөгжил үүсдэг юм шүү дээ. Тэгэхгүй тэгдэг байсан, ингэдэг байсан, тийм байсан, тэгсэн гэсэн. Энэ л монголчуудыг хөгжүүлдэг байвэр да.
Тэр үедээ тийм л байсан юм байгаа. Тэгвэл одоо яагаад баталж чадахгүй юм бэ? Яагаад гэвэл өнгөрсөндөө гатсан учраас. За өөр хэлэх байлдах үйл байна уу? Өвөө. Энэ хүмүүс кино минон дээр гарахын тархиныхаа маш бага хувийг нь ашигладаг гэд. Тэгвэл яаж тархиа илүү сайн ашиглаж тархиныхаа одоо 100% нь хүрдэг юм ахэд одоо өөрийнхөө ашигладаг хувиас илүү сайн ашигладаг болох уу? Илүү ашиглах боломж бий. Тэгж ашиглахын тулд та нар энэ газар ертөнцөө нэг гэдэгт бүрэн итгэх ёстой. Нэг л бүрэн хий. Тэгвэл үйл хэрэгч ус хязгааргүй уудан болж эхлэх болно. Одоогоор та нар бүгд л хашигдж амьдардаг. Тэр болгонд ч л та нарыг хянаад байна да. Дарангуйлдаг. Эндэл та нар гацдаг. Улс гээд хуваагдаад би нэг өөр гэж бодоод Та нарыг тэгж олон хэсэг болгож талцуулж байж л дундаас ч ашиг болдог юм шүү дээ. Тэрнээс улс ч гэлтэхгүй. Өрдөн бол оол байсан юм. Одоо зүгээр л хитрхи та нарыг оюун ухамсараар тоглож хар багаас ч л тэгж хүмүүжүүлдэг болсон учир байгаа. Хүн биш, ухаанд хүн биш, зүгээр л тэднийг баяжуулагч, тэдний үйл хэргийн гүйцэтгэгчд. Тэд чиний өгтөг дахиад тэр хайрцагын дотроо бэлтгэн. Тэр өсч том боллоо. Дахиад тэднийг баяжуулан, дахиад тэдэнд ирэх мэдэл өгнө. Тэрний гарсан өөхөд дахиад л дөрвөлжингөөс эхэлнэ. Ийм байхад хүн оюун ухамсараа дүүрэн ашиглана гэж үү. Ингэж хэдэн мянган жил та нарыг тэд ашигласаар ашиг хонжоогоо хийсээр удаж байна. Энэ бол боолчлол мөн. Ийм боолчлол донд хүн яаж эрүүл ухамсартай ухаан санаагаа зөв удирдна гэж. Тархиных нь атраа гэдэг нь яаж нэмэгдэх вэ? Нэмэгдэх боломжгүй. Тэр өргөн дөрвөлжин гэдгээс өөрийн боддог дөрвөлжингөөс нь илүү асар өргөн удам ертөнц байгаад байдаг. Гэтэл тэр талаар мэдэх бодохыг ч хүсэхгүй. Өөрийн дөрвөлжиндөө байхыг жаргал гэж үзүүл яах вэ? тэр дотор бол дуусах байх та. Тэгж дуустдаг өчнөө л хүмүүс байна. Тэгсээ ярьж ирсэн. Яах гэж болооч та нарт мод тэр зам үйл хийдэг шалтгаан нь энэ ертөнцөд ерөөсөө л нэг. Ямар өөрийн газартаа суулгаад байгаа ш. Өөрийн нутагт очичаагүй. Өөрийн ах дүүсийн дээж май гэж өгөөгүй. Энэ бол биднийх нэг гэдэг үзлээс үүсэлтэй. Бас яхаараа газар ертөнцтэйгөө эвтэйхэн байж өгж болохгүй гэж гэдэг бас санаач агуулгадна. Одоо ихэнх нь бүгд л тийм шүү дээ. Бүгд л ашигладаг. Ухах нь ухаж байна. Өвс ногоог нь малаараа идүүлж байна. Ядаж явахдаа зүлэгний үрч, цэцгийн үрч тавьдаг гэж юу. Оймодын устгаж дарна. Тууд чулуунуудын зарна.
Ер нь бол бүх юм ил та нар цөлмцгөөж байгаа шүү дээ. Харин ч ийм удаан хэлгэнэхгүй байгаа уул усны эзэдээ бас баярлах хэрэгтэй. Тэрнээс ийм ороо бусгай цаг үед ч нэг хөдөлгөөнд ороход дэндүү эрсдэлтэй нөхцөлд байгаа да. Эхтээ өвөн айлгаад ох сонирхол алгаа. Одоо тийм бөөн гэдэг хууль үйлчлэхгүй. Норгоо өвөч нь хийгээд явсан. Сануулхаа сануулсан бол одоо бол бид юу айлдах гэвэл энэ ороо бусгай цаг үед ядаж яаж хийж байгаа тэнцэх хэрэгтэй гэдгээ л үзнэ. Сануулгын арга дууссан бол одоо шалгуурын аргын үйл хэрэгэл болох биш шүү. Эндээс хэдэн үлдэж хэдэн тэнцэхгүй байх нь тийм ч чухал биш. Анх бол бүгд гэсэн зорилготой байсан бол одоо бол тийм биш ээ. Чадaltaй нь үлдэн үз, чадалгүй нь явг. Ийм л тэмцээ. Өөр айлдах үйл байна уу? Энэ хүүхдийг одоо ерөнхий боловсролын сургууль боловсролын тогтолцоо өдрөг нэг хайрцагладаг сэтгэлгээ гэж яриад байгаа да. Тэгээ энэ бол угаасаа л ингээд хавтгаарсан үзэгдэл. Тэгээ бидний хувьд болоод ирэхээр яг одоо мод тарьдаг үсүүдийн хувьд гэх юм бол мод тарих энэ үйл хэрэгээрээ болон ингээд бусад зүйлсээр дамжуулаад байгаль ертөнцтэйгээ харьцах арга ухааныг хүүхдүүдэд дагуулж байгаа сургадаг. Бид нар бол багч гэсэндээ энэ зүйлийг бол суралцаад ийн гэж хараад байна. Тэгэхээр бусад хүмүүс маань яаж одоо яг ингээд тэр шалгуурын цаг үед нь илүү сайн боловсрохын тулд бид нар ингээд бидний цаг үе өнгөрлөө гэж бодоход тэдний үе магадгүй ирнэ те. Тэгэхээр энд тэнцхийн тулд бид нар хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх ёстой юм? Яг хаанаас эхлэх үү? Өмнө нь эрт дээр үед бол манай хүүхдүүд маш ухаантай байсан. Одоо хүүхдүүдийн онцлогийг нь хараад 7 наснаас нахвалаад 7 хаврын шинжээ гэж хийгээд тэгээд түүгээрээ дамжуулаад яг ямар онцлогтой юм түүгээр нь дамжуулаад тэр одоо нөгөө нэг чадвар дээр нь үндэслээд гэх юм уу? Илүү тэр хүүхдийг хөгжүүлдэг, сургадаг, ирээдүйдээ илүү том үйл хэрэг бүтээх тэр зам үрийг нь зааж өгдөг байсан гэж бол сонссон. Тэгэхээр бид нар яг яах ёстой юм? Зүгээр нөгөө нэг тэр нийгмийн хэв журмыг нь барайл ингээ хүүхдээ хайрцаглаад л ийм байсаар байх уу? Өөр эцэг эхчүүдэд бас хэрэг болж магадгүй гэдэг үгнээс энэ талаар зөвлөгөө өгөөч. Амьд үлдэхэл бод. Тэр өөр бусдыг бодох ямар хамаа байна. Тийм үү? Нэгэн та нарыг ойлгохоос өнгөрсөн. Та нар л тэр өөрийн үр хүүхдүүдтэй үлгэрлээд мод юмаа тарихаа л бод. Нэгэнт ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүст ойлгуулах гэж оролдож яах юм. Угаасаа замд мохор гэдгийг хаурсууч мэдэрж байгаа өвөөч мэднэ. Тэдэнд ойлгуулах гэвэл үлгэр болох үзээ. Бас нэг арга буурсагч буцах юм болох үз. Тэрний оронд улаастайгаа цөөхөн идэв өрсүүдээ ойлгохтойхон авч яваад дагаж даалтаа сонордог өрсүүдээ аваад үлдэх минь. Бусд нь хэрэггүй. За. Энэ орвоод угаасаа бүгдийг нь хайрлж, бүгдийг нь авч явна гэдэг хайрын хууль байхгүй. Бас л тэнцвэрийн ертөнд шүү дээ. Зарим нь өгч байхад зарим нь өсөж. Зарим нь зовж байхад зарим нь жаргадаг.
Энэ хоёр тэнцвэр биш гэж юу? Яагаад энэ хоёул байдаг юм бол? Нөгөө савлуур дээр нэг талыг нь тэнцвүүлэхгүй, жинлүүр дээр нэг талыг нь тэнцвүүлэхгүй бол жинлүүр нь өөрөө хазаагаад очичдаг шиг л. Тийм юм болов. Тэгвэл тэр жинлүүрт нь гол учир байна. Яаж тэгж яах гэж тэгж бэлдсэн юм бол гэдэг нь сонирн биш гэж юу? Тийм ээ. Зовж байгаа хүнээс ч эрчим ялгардаг. Жаргаж байгаа хүнээс ч эрчим ялгардаг. Өхөж байгаа хүнээс ч эрчим ялгарна, төрж байгаа хүнээс ч ялгарна. Тэр болгон хаашаа очдөг юм бол? Тэр жинлүүр гэдэг байгаа юмд ч л очих бах та. Та нарын мэдэхгүй их олон зүйлс бий. Гэхдээ багаар ойлгож ухаарж байж ярилцах нь чухал. Өвөн хэлээд байгаа шүү дээ. Нүдээр үзэж гараар барайгүй. Биеэр ч мэдрээгүй зүйлийг мэддэг мэд бүүээр. Энэ л хамгийн чухал зүйл. Эс богоос эн чинь хов гэдэг юм чинь болно шүү дээ. Эсвэл амны зугаа юу ч байдгийг тийм л зүйл болно. За нэг ойлдох зүйл маань болжээ.